За манайхан дугаас шалгачих. 1 2 3. Зүгээр 1 2 3 4. 1 2 3 4. 1 1. За бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн та бүхэнд баярлалаа. За Монгол банкны мөнгөний бодлогын хороо ээлжид хурлаа өнөөдөр хийлээ. Тэгээд мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг Монгол банкны тэргуун тэтгэврийн хэлж Эрдэмэлийг та бүхэнд танилцуулна. За бүгд өдрийн мэнд хүргэе. Мөнгөний бодлогын хорооны мэдээллийг би та бүхэнд уншиж өгье. Тэгээд сая манай өргөлийн хэлснээр өнөөдөр бол ээлжид хуралдаан болсон байгаа. Тэгээд ээлжид хуралдаанаар бол бодлогын хүүг 11% хэвээр нь хадгалах шийдвэр бол гарсан. Жилийн инфляц 2018 оны 11-р сард болсон хэмжээнд 8.1% байна. 1% байна. Нийлүүлэлтийн шалтгаанаар мах шатхуун, хатгуу төвч зэрэг барааны үн өссөний инфляц гол нь нөлөөлөв. Цалин болон дотоод эрэлтийн өсөлтөөр дамжин эрэлтийн шалтгаантай өвчин зүйлсийн инфляц үзүүлэх нөлөө эрхэнд нэмэгдэхээр байна. Эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэж буй хандлага эрхэнд хадгалагдахаар байна. Эдгээр гадаад орчны тодорхой бус байдал үргэлжлэж байгаа боловч энэ оны эхний 11 сарын байдлаар худалдааны тэнцэл ашигтай төлбөрийн тэнцлийн алдагдал бага байгаа нь төгрөгийн ханш төвтөрчих суурь болж байна. Мөнгөний бодлогын хороо инфляц нөлөөлөх бүх хүчин зүйлс тэдгээрийн цаашдын төлөв бизнесийн идэвхжлийг харгалзан бодлогын үгийнүүдээ твээр хадгалсан зүйтэй гэж үзлээ. Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилт төвчний орчим тогтворжуулах зорилттой нийцтэй бөгөөд макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах чиглэлж байна гэдэг. Тэгээд та бүхэн мэдж байгаа хуралдааны хоронгоо тэмдэглэл бол 2-7 хоногийн дараа гардаг. Тэгээд энэ мэдээллийг бас та бүхэнд өгөх баха. За өнөөдөр мөнгөний бодлогын хорооны гишүүн Мөнх баяр байна. Тэгээд манай холбогдох газрын захирлууд та бүхэн ч мөнгөний бодлогын газрын захирал баяр таваа. Статистик судалгааны газрын захирал Гаан Очир. Тэгээд манай нөөцийн хөдөлгөөн санхүүгийн зах зээлийн газрын захирлын хчин бид нар оролцож байна. Тэгээд асуултанд хариулъя. Баярлалаа. За манайхан байгууллага нэрээ хэлээд асуултаа нэг хүмүүс авчи. Bloomberg зүйлээс 2 асуулт байна. Эхнийх нь Монгол банкны За би эхлээд нь товч хариулъя. Тэгээ манай захирлууд ярих бах. Ерөнхийдөө Монголын эдийн засгийн онцлог байгаа. Тэгээд Монголын эдийн засгийн онцлог нь юу гэхээр зэрэг бид нар тэр суур инфляц гэж яриад байгаа. Суур инфляцаа бол харж явдаг төв банкн дээр улирлын шин чанартай гадаад хүчин зүйлээс нөлөөтэй тийм хүчин зүйлүүд бол байгаа. Тэрэнд бол одоо тухайлбал манайхан тэр нийлүүлэлтийн шин чанартай гэдэг нь одоо тухайл мах байж байгаа ч тийм. Нэгдүгээр одоо өнөөдрийн нөхцөл байдал яаж нөхөх дээр зэрэг тэр суур инфляц нөлөөлж байгаа нэг хүчин зүйл нь бол хамгийн том нөлөөтэй байгаа нь бол хатуу түвшний асуудал байгаа. Энэ бол зохицуулалттай холбоотой. Тэгээд 4 сарын 1 байгаа тийм Улаанбаатар руу хатуу түвш оруулахгүй гэдэг гэж байгаа. Тэрнтэй холбоотойгоор бол одоо нөөц бүрдүүлэх тэр асуудал үүссэн байгаа. Тэр нь ингээд эргээд манай нөгөө зах зээл гэх юм уу одоо тэр улирлын шин чанарт бол тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Тэгээд энэ нөлөө бол бас энэ улирлын шин чанартайгаар нөлөөтэй холбоотойгоор бол тодорхой хэмжээнд өргөжлөх болов гэсэн тийм хүлээлт байгаа. Энэ дээр дэлгэрэнгүй манай мөнгөний бодлогын газрын захирал хэлэх бах. Тухайлбал мах дээр одоо нийлүүлэлтийн шин чанартай ямар асуудал байна нөхөр. Нэгдүгээр төлөвлөлийн асуудал байна, зуны асуудал, өвлийн асуудал. Хоёрдугаар гадаад хүчин зүйлийн нөлөөтэй байна. Гадаад хүчин зүйл гэдэг нь яг эдийн засгийн зах зээл дээр өөрийнх нь одоо махны нийлүүлэлттэй холбоотойгоор бас гарч байгаа өөрчлөлтүүд тэр нь эргээд манай дотоод үндэс нөлөөлж байгаа нэг тийм сувг байгаад байгаа. За Улаанбаатар хотын инфляц 9.3%,
байна гэдэг ийм мэдээллийг таасаа хэллээ. Тэгэхээр Улаанбаатар хотын инфляци 9.3% инфляцийг бид нар дотор нь ерөнхийдөө бүрэлдэхүүсээр нь бол задлж шинжилж бол явж байгаа. За энэ дотроос та бүхэнд мэдээлэл хүрэхэд тэргүүндэд ерөнхийлөгчийн хэлсэнчлэн тэр хатуу турш гэдэг бараа бүтээгдэхүүн бол зөвхөн 11 сарда 13.8% бол өмнө өссөн байгаа. 11 сард. За энэтэй холбогдуулаад тэр 9.3%-ийн Улаанбаатар хотын инфляцийн 2.21% нь бол зөвхөн энэ бараатай холбоотой байгаа. Хоёр дахь нэг том нөлөө үзүүлсэн бараа бол энэ 9.3%-ийн жилийн Улаанбаатар хотын инфляцийн 1.3% нь бол махны үнэтэй холбоотой. За дээрэс нь махны үнээс гадна бензин шатхууны үнийн хөдөлгөөнийг бол бид бүхэн мэдж байгаа. За олон улсын товарын зах зээл дээр нефтийн бараа бүтээгдэхүүний үн бол 2016 оны эхний улирлаас хойш бол тасралтгүй өсөж явж байгаа. За үүнийг дагаад бол Монгол улсын Оросын улбаны улсаас импортлж байгаа хөлийн үн бол тэр дэлхийн зах зээлийн үнэтэй уялдаатгаар бол өсөж явж байгаа. За энэ нь бол өөрөө дотоодын бензиний үнэнд бол нөлөө үзүүлж байгаа. За энэтэй холбоотойгоор энэ инфляцийн 1.5% нь бол энэ шатхууны үнийн өсөлттэй холбоотойгоо. Тэгэхээр ингээд зүгээр ингээд 9.3-ыг ингээд дотор нь задлаад үзэхээр зэрэг энэ гурван бараа бүтээгдэхүүн 5.1%-ийн бол гурвалхнаа бол тайлбарлаж байгаа жишээтэй. Тэгэхээр энэ өөрөө юу хэлж гэнэ вэ гэхээр зэрэг энэ нийлүүлэлтийн шин чанартай нэгдүгээр удирдлагын шин чанартай энэ онцлогтой холбоотой үүсэж байгаа үнийн өсөлт бол энэ инфляцийн өсөлтөнд бол хүчтэй нөлөө үзүүлсэн байна гэдэг зүйл гарч ирж байгаа. Хоёрдугаарт нь түрүүн тэргүүндэд ерөнхийлөгчийн ярианд донд дурддагдсан суур инфляц гэдэг одоо үзүүлэлтийг бол Төв банк байн гарч явж идэг. Энэ өөрөө ямар зорилго агуулгатай вэ гэхээр эргэлтийн талаасаа инфляц цаашаа өшөө өдөөдөж хурдсах ийм одоо эрсдэл байна уу гэдгийг бол харах гэж бол зорж явдаг. За тэгэхээр ингээд удирдлагын болон нийлүүлэлтийн шин чанартай хэлбэлцэж байгаа одоо ингээд цаашид ужиграад явахааргүй те эдийн засгийн төлөв байдлаасаа макро эдийн засгийн үзүүлэлтүүтэй төдийлөн хүчтэй хамааралтай биш ингэж үн хөдөлж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг хасаад ерөнхий тренд хандлагыг харах гаргаж ирж байгаа юм инфляцийг бол бид нар суур инфляц гэж хэлдэг. За статистикийн төв газраас зарлж байгаа суур инфляц бол бас яг энэ бидний энэ хараад байгаа зүйлийг бол бас төдийлөн илэрхийлж чаддаггүй. Тэгэхээр бид нар дотроо бол энийг тооцож явдаг. Тэгээ ингээд тооцоод явахаар зэрэг одоо импортын бараа бүтээгдэхүүний үн, холбогдох зарим бараа бүтээгдэхүүний үн ийм нэг удаагийн шинжтэй хүчин зүйлүүдийг нь хасаад үзэхээр зэрэг энэ бол ерөөсөө тийм хурдсаж дарамт нь нэмэгдэж байгаа юм зүйл бол харагдахгүй байгаа. Тэгэхээр зэрэг хэдийгээр яг инфляцийн түвшин одоо байгаа нь ингээд 9.3 гэдэг их өндөр харагдаад байгаа боловч магадгүй энэ үнийх нь нөлөө 12 сард эргэж буухгүй байх л та нүүрсний үн, махны үн гэдэг. Тэгэхээр зэрэг энэ нийлүүлэлтийн шин чанартай холбоотойгоор он дуустал бол нэг инфляц магадгүй 9% ч юм уу 12 сарын инфляц гарч ингэж дуусах бах. Гэхдээ нөгөө талдаа мөнгөний бодлогоор ингэж хариу үйлдэл үзүүлэх, мөнгөний бодлогыг чангаруулах зорилгоор энийг доош нь буулгаж ирэх ийм болвол инфляцийн тийм дарамт бол одоохондоо бас гайгүй байна гэж бол бид нар харж байгаа. За тэгээд он гараад цаашаа ингээд эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзээд мөнгөний бодлогын хороо хуралдаад бас шинэ мэдээллүүдээр үндэслээд бол дараагийн шийдвэрүүд ингээд гараад явах бол тийм нөхцөл байдал үүсч болзошгүй. Гэхдээ одоохондоо бол бас харцангуй гайгүй байна гэж хэлж болно. Тэр хоёр дахь асуулт юм ба тэр төлбөрийн тэнцэлтэй холбоотой асуудал. Яг өнөөдрийн байдал дээр яаж нэг хөтер зэрэг ерөнхийдөө дотоод эрэлтийн тодорхой хэмжээний дарамт бол манай арилжааны банкуд тэр дундаа энэ эзэнс нийлүүлж байгаа зээлийн хэмжээгээр бол тодорхой хэмжээр өдөгдсөн. Тэрийг бол Монгол банк яг энэ бол эдийн засгийн идэвхжүүлэлтэй холбоотой эрэг талаас нь ярих юм бол гэхдээ нөгөө талаасаа бол бид нар энэ бүтцээр нь насыг анхаарж байгаа. Тэр агуулгаараа Монгол банк бол та бүхэн мэдж байгаа 6 сараас хойш 3 сарынхаа мөнгөний бодлогын хорооноос хойш макро зохистой бодлогын асуудлуудыг ярьж байгаа. 6 сард нэг, 9 сард нэг 2 арга хэмжээ авсан байгаа. Тэгэхээр зэрэг тэр одоо хэрэглээний зээлээр дамжиж тэ импортыг тэгээд өдөж байгаа тэр юмнууд дээр бүтцээр нь бид нар айлуулах одоо хязгаарлалтын улмаар энэ одоо юу гэдгийг аж ахуйн нэгжүүдэд явах зээлэх тэр боломжийг нь олох, хувийн хөгжлийнхаа дэмжих тэр нөхцөл байдлыг бол бий болгох гэсэн тийм зорилготой байгаа. Мэдээж хэрэг эргээд одоо дотоод эрэлтэд бол тэрнээс гадна бол төсвийн бодлого бол бас нөлөөлдөг. Тэгээ энэ бүгдийг бол мэдээж хэрэг бид нар ярилцсан. Тэгвэл Монголын эдийн засгийн онцлог гэж бас байгаа. Та бүхэн мэдж байгаа бизнес бол ерөнхийдөө
Яг арилжааны банкуд дээр бол бизнесийн зээлүүд бол судлагдаж эхэлдэг нь ерөөдөө 2 сар байдаг. Тэгээ бизнес бол ерөөдөө 4 сараас бол итгэжиж эхэлдэг. Тэрнээс өмнө бол мэдээж хэрэг мөнгөний хөдөлгөөний хороо хуралдана. Тэгэхээр дээрэс нь яг эдийн засглаасаа ярих юм бол төсвийн үржүүлэгч гэдэг нэг ойлголт байгаа. Тэгэхээр энэ дотоод эрэлтэд энэ төсвийн бодлогын үзүүлэх нөлөө гэж асуудал байгаа юм. Тэгээ тэрийг бид бас харах хэрэгтэй гэж хэлэх. Манайхан гомч нэмэх юм байна. Яг өнөөдрийн мөнгөний бодлого мэдээлэлд байгаачлан худалдааны тэнцэл бол ашигтай 636.9 сая долларын ашигтай худалдааны тэнцэл маань төлбөрийн тэнцлийн алдагдал маань баг гэж дурдгдсан энэ бол 51 сая доллар л байгаа. Тэгэхээр том зургаар нь аваад үзэх юм бол Монгол улс дээр орж иж байгаа гарч байгаа валютын урсгалын зүрх маань 51 сая байна гэсэн үг. Энэ бол валютын зах зээл дээр ихэд хомсдол үүсч ханш сулрах огцом хэлбэлзэл үүсэх ямар нэгэн нэмэлт дарамт бол том зургаар бол байхгүй байна. Макро эдийн засгийн зургаар бол сууд үзүүлэлтүүд маань инфляц маань жоохон өндөрсөн. Гэхдээ энэ бол төр зургийн хүчин зүйлээс болж байгааг тооцох юм бол бусад макро үзүүлэлтүүд зээлийн өсөлт, мөнгөний өсөлт, эдийн засгийн өсөлт бол ерөнхийдөө тогтвортой өндөр эдийн засгийн эерэг үр дагавартайгаа тэр утгаараа бол ханшийн валютын зах дээр бол том зочрол бий болох бол хүчин зүйл алгаа гэж харж байгаа. Харин ирээдүйд одоо учирч болох ялангуяа засгийн газраас анхаарах шаардлагатай асуудлууд бас бий. Ялангуяа Монгол банкны зүгээс бас зөвлөмж саналуудыг бол засгийн газраас хөргүүлдэг мэдээж бидж байгаа. Нүүлсний экспортыг дэмжих асуудал, тэрний дундаа бол энэ хил нэвтрүүлэлтийн асуудлыг бол дипломат засгийн газрын төвшөнд бол анхаарч харилцах асуудлууд байгаа. За 5-7 зэрэг энэ гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн дэмжих одоогоор бол энэ оны эхний 11 сарын байдлаар бол 1 тэрбум 444 сая $4 гадаадын шууд хөрөнгө оруулалт ороод ирсэн байгаа. Энэ бол валютын гол урсгал болж байгаа. Тэгэхээр эх оны хувьд ч гэсэн энэ хэмжээний урсгалыг татруулахгүй харин нэмэгдүүлэх чиглэлд бол эерэг хөнгө оруулагч нарын бол татан дуудах эерэг өөрчлөлтүүдийг бол засгийн газар бол үргэлжлүүлэн ажиллах шаардлага байгаа. За үүнчлэн бол 5-7 зэрэг бусад одоо гадаад зах зээлээс хөөсрөх чиглэлд засгийн газар ажиллаж байгаа. Энэ чиглэлээр бол бас итгэж чармаалтайгаар бол нэлээд дээшлүүлж ажиллах шаардлага байна гэдгийг бол бидний зүгээс зөвлөж хүргэж байгаа. За үүний дараагаар бол мэдээж төсвийн зарцуулалттай холбоотой бас импортын дээр их дарамт байна уу гэдээ бас анхаарал татдаг. Тэгэхээр энэ зарцуулалтынхаа ажлуудыг ялангуяа хөрөнгө оруулалтынхаа хуваарийг гаргахтаа хүртэл төлбөрийн тэнцэл дээр их дарамтын асуудлыг бас цаг хугацааны тулд тархах энэ асуудлуудыг бас анхаараач гэдэг зөвлөмжүүдийг бол бид нөхөн засгийн газраас хөргүүлж байгаа. Засгийн газрын зүгээс бол энэ бүгдийг бол амжилттай хийж энэ орчлох урсгал валютын захын тогтвортой байдалд бол үзүүлэх дэмжлэгүүд бол тааштай байхаар хүлээгдэж байгаа. За Монцом валютын ханш жоохон багын төс болгосон тийм. Тэгээд юу инфляц бас валютын ханш энэ валютын ханш дээр байж үүдэж гоо дахид тодтоггүй. За би асуултанд хариулъя. За түрүүн ганц захирал хэллээ. Ерөнхийдөө эдийн засгийн энсуур нөхцөл байдлыг аваад үзэх юм ханшин тийм огцом өөрчлөлт гарахаар тийм нөхцөл байдал үүсээгүй байгаа. Төлбөрийн тэнцлийг хараад үзвэл төлбөрийн тэнцлийн алдагдлал түрүүн хэлсэнчлэн эхний 10 сарын байдлаар $50 сая алдагдлалтай байгаа. Тэгэхээр одоо манай гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 10 сарын байдлаар аваад үзвэл $3.4 тэрбум төгснө. Сүүлийн бараг 6 жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн байгаа. Тэгэхээр төлбөрийн тэнцэл бол ерөнхийдөө алдагдлал нь буурсан. За гадаад валютын нөөцийн хэмжээ бас харьцан өндөр түвшинд хүрсэн. За нөгөө талаасаа бас инфляц нийлүүлэлтийн чанартай нэг цөөн төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаарат дээш одоо 11 сард өссөн ч гэсэн цааш доктортой байхаар байгаа энэ нөхцөлд бол ханшин тийм огцом өөрчлөлт орохгүй гэж банкны зүгээс харж байгаа. За эрэлт нийлүүлэлтээс хамаарсан нэг төр зургийн шинжтэй ханшин огцом өөрчлөлт гарах тохиолдолд бол банкнаас тухайн бүртэн оролцоод валютын захад валют нийлүүлэх одоо үүргээ хэрэгжүүлээд явж байгаа. Энэ оны эхнээс аваад үзэх юм бол Төв банк 1.2 тэрбум гаруй $1 валютын захад дуудлага худалдаа нийлүүлсэн байгаа. За ялангуяа 11 сар гарснаас хойш Төв банкнаас бол нэг 425 сая гаруй сая $1 валютын захад нийлүүлчихэд байгаа. Тэгэхээр сүүлийн үед одоо ялангуяа 11 сар гарснаас хойш гарсан ханшийн өөрчлөлтийг бол Төв банкны зүгээс төр зургийн шинжтэй за удирдлагын болон энэ эрэлт нийлүүлэлтийн зөрүүнээс үүссэн тийм төр зургийн хөдөлгөөн болов уу гэж харж байгаа. За цаашид бол ер нь ханш доктортой байх гэсэн тийм хүлээлттэй байна. Маргаашаас нь эхлээд
яг нь сая 11 сар гарснаас хойш үүссэн нөхцөл байдал бол за нэгдүгürt бол улс төрийн нөхцөл байдал бол мэдээж нөлөөлсөн байгаа. За хоёрдугаарт манай нүүрсний экспортын бараг 50% нь гардаг. Одоо хэлийн бомтон дээр саатал үүснээс шалтгаалаад хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоогцсон буурсан байна. Тэгэхээр энэ хоёр хүчин зүйл бол мэдээж нөлөөлсөн. За хэдийгээр 2016 оноос хойш манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан ч гэсэн одоо бид нэр олон улсын эдийн засгийн өргөдөгсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлээд явж байгаа хөтөлбөр маань 2020 он хүртэл үргэлжлэх шаардлагатай. Үргэлжлэнэ. Тэгэхээр хөтөлбөр хэрэгжих хугацаанд бол мэдээж засгийн газар доктортой төрийн бодлого чиглэлнийг анх валютын цэндээ тохирсон чиглэлтэй үргэлжлэх шаардлагатай байна. Тэгэхээр засгийн газар өөрчлөлт орох ч юм уу за улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй болох тохиолдолд мэдээж гадаад дотоод эрсдлүүд бол тэр хэмжээгээр тодорхой бус байдал нэмэгдэн. Тэгэхээр энэ ханшин дарамт бол үүсгэж байгаа. Одоо бол Монгол банкны зүгээс бол 2019 онд бол мэдээж энэ хөтөлбөрөө цааш тууштай үргэлжлүүлээд явна. Бид нэр банкны салбарын бүтцийн өөрчлөлтөд үргэлжлүүлээд хэрэгжүүлэн за банк санхүүгийн салбарт одоо энэ хууль эрх зүйн шинжилгээ цааш нь үргэлжлүүлээд явуулна. За эдийн засгт хэрэгжүүлж буй бодлогоо ч гэсэн цааш нь тууштай хэрэгжүүлээд явуулах учраас төв банкны зүгээс бол хайцангуй доктортой тодорхой байдал бий болно гэж харж байна. За засгийн газраас ч гэсэн энэ өргөдсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хүлээс үүргээ цааш нь тууштай үргэлжлүүлээд донор байгууллагуудаас хөтөлбөрийн хүрээнд тохирсон санхүүжилтээ цаг тухайд нь аваад явах юм бол 2019 оны хувьд бол эдийн засгийн том зөрчил үүсгээр тийм нөхцөл байдал бол харагдахгүй байна. Тэгэхээр Монгол банкны хувьд бол ханш 2019 он доктортой байх. Энэ ч нэгээрээ бас эдийн засгч гэсэн бас хайцангуй доктортой үүсэх баха гэсэн үнэлэлтэй байгаа. Та бүхэн мэдж байх төсөв дээр жишээ нь эдийн засгийн өсөлтийг 8%-аар за Монгол банкны зүгээс нь 6.3 орчмоор өснө гэсэн үнэлэлтэй байгаа. Тэгэхээр эдийн засгийн өсөлт бол 19 онд хадгалагдаад явна. Ханшийн хувьд бол бидний зүгээс бол ханш тийм байна юм байна гэсэн тийм тодорхой чиглэл бол боломжгүй. За өөр асуулттай хүн байна уу? За баярлалаа, бидний урилгыг хүлээж авч үзсэн баярлалаа. Хэвлэл урилгыг дуусч байна.